Бүх зүйл Бурханаас эхлэлтэй. Америкийн нэгдсэн улсын Вашингтон ДС хот дахь Энэрл Христийн Монгол чуулган зорилгоор удирдуулсан амьдрал номыг албан ёсны эрхтэйгээр монгол хэлэнд хөрвүүлэн та бүхэнд хүргэж байна. За, зорилгоор удирдуулсан амьдрал номын 9-р бүлгийг үзэж байгаа. За, бид нар 9-р бүлгийг талд нь хүртэл үзээд зогссон. Тэгээ одоо тэр талд нь хүртэл үзсэн хэсгээ хүртэл уншия. Дэлгэсэн дээр харагдаж байгаа бах тийм ээ. За, Бурхныг юу инээмсэглүүлдэг вэ? Тооллого 6-гийн 25. Эзэн чиний дээр инээмсэглэх болтугай. Дуулал 119-135. Зарцынхаа дээр инээмсэглэнэ. Амьдрах зөв замыг надад сургаарай. Бурхныг инээмсэглүүлэх нь амьдралын тань гол зорилго юм аа. Нэгэнт амьдралын тань хамгийн ихний зорилго Бурхныг баярлуулах, багтуулах тул таны хамгийн чухал мэдж авах ёстой зүйл бол Бурхныг хэрхэн баярлуулах вэ гэсэн асуулт Библиэд Эфес 5:10-т Христэд юу тааламжтайг олж мэдээ түүнийг л үйлд гэсэн байдаг. Азар Библиэд бидэнд Бурхныг хэрхэн баярлуулж багтуулахыг нэгэн хүний амьдралаар маш тодорхой харуулсан байдаг. Түүний нэр бол Нова. Новогийн үед дэлхийн ертөнц тэр аяараа ёс суртахууны хувьд дампуурч бүгд Бурхны бус өөрийн таашаал цэнгэлийн төлөө амьдарч байв. Бурхан дэлхийн ертөнцөөс өөрийг нь баярлуулахыг хүссэн нэг ч хүн олж чадахгүй байсан тул гашуудан хүн төрлөختнийг бүтээсэндээ харамсаж байлаа. Тэрээр хүн төрлөختнийг жигшиж байсан тул тэднийг устгах тухай бодож байв. Гэвч тэр үед Бурханыг баярлуулан инээмсэглүүлсэн ганцхан хүн байсан ба. Энэ тухай Библиэд Эхлэл 6:8 харин Нова эзэнд баяр хөөргийг авчирсан хэмээн бичсэн байдаг. Бурхан хэлэхдээ энэ залуу надад баяр баясгал авчирдаг. Тэр намайг инээмсэглүүлдэг. Тиймээс би түүний гэр бүлээс л хүн төрлөختнийг дахин эхлүүлнэ гэжээ. Нова Бурханыг баярлуулж чадсан учраас өнөөдөр та бид амьд байгаа билээ. Бид түүний амьдралаас Бурханыг баярлуулдаг бишрэн дээдлэхүн 5 үйлдэлийг суралцнаа. Нэгдүгээрт бид түүнийг дээд зэргээр хайрлахад Бурхан баярлан инээмсэглэдэг. Хинч Бурханыг хайрлаагүй байхад Нова дэлхий дээрх юунаас ч илүүгээр түүнд хайртай байв. Библиэд Эхлэл 6:9-т бүх амьдралынхаа туршид Нова үргэлжид Бурханы хүслийг л дагаж түүнтэй ойр харилцаатай байв хэмээн бичсэн байдаг. Бурханы танаас хамгийн их хүсдэг зүйл бол түүнтэй харилцах харилцаа юм аа. Бидний бүтээгч бидэнтэй нөхөрсөг дотн харилцаатай байхыг хүсдэг нь энэ ертөнцийн хамгийн агуу гайхамшигтай үнэн ажээ. Бурхан таныг хайрлахын тулд бүтээсэн ба мөн таныг өөрийг нь хариу хайрлахыг хүсэн хүлээдэг юм аа. Энэ талаар Библиэд Хосея 6:6-д би та нараас надад өргөл тахилыг бус харин та нарын хайрыг хүсдэг. Та нар надад өргөл өргөхөөс илүү намайг мэдхийг чинь л хүсдэг гэжээ. Та энэ өгүүлбэрээс Бурханы таныг гэсэн хүсэл тэмүүллийг мэдэрч байна уу? Бурхан таныг үнэхээр их хайрладаг бөгөөд таныг ч гэсэн өөрийг нь хариу хайрлаасаа хэмээн хүсдэг. Тэрээр таныг өөрийг нь таньж мэдэж өөртөө нь хамт цаг өнгөрөөхийг тань маш их хүсдэг. Тийм учраас Бурханыг хайрлаж түүгээр хайрлуулахад суралцах нь таны амьдралын хамгийн чухал зорилго байх ёстой. Өөр юу ч тийм чухал биш ээ. Есүс үүнийг агуу тушаал хэмээн нэрлэж Матай 22:37-38 чи бүх зүрх, бүх сүнс, бүх оюун сэтгэлээрээ өөрийн Бурхан эзнээ хайрл. Энэ бол эхний бөгөөд хамгийн агуу тушаал мөн хэмээжээ. Хоёрдугаарт бид түүнд бүх зүрх сэтгэлээрээ итгэж найдах үед Бурхан баярладаг. Новагийн Бурхан таалагдсан баярлуулсан хоёр дахь шалтгаан нь тэрээр учрыг нь огт ойлгохгүй байхдаа ч хүртэл Бурханд итгэж найдсан явдал юм аа. Библиэд энэ тухай Еврей 11:7-д итгэлээр Нова хуурай газрын гүнд усан онгоц барьсан. Тэр өөрийн төсөөлж чадахгүй зүйлсийн талаар сэрэмжлүүлэг аваад Бурханы хийгсэн зүйлсийг нь хийсэн. Тиймээс Нова Бурхантай үнэхээр ойр болсон гэсэн. Ийм байдлыг төсөөлцгөөе.
Нэг өдөр бурхан Нова дээр ирээд хүндрэлтэнд уран маань маш их хугарч байна. Бүх дэлхий дээр чамаас өөр намайг бодож байгаа нь хинч үгүй байна. Гэвч Нова минь би чамайг харахтаа баярлан инээмсэглэдэг. Чиний хэрхэн амьдарч буй чинь миний таалалд нийцэж байна. Би энэ дэлхийг үер давтуулж устгаж чиний гэр бүлээс хүндрэлтнийг дахин эхлүүлэх болно. Тиймээс чи өөрийн гэр бүлийг болон амьтдыг аврах том усан онгоц бүтээх хэмээн хэлжээ. Тэр үед Новад бурханы үгэнд эргэлзэх 3 шалтгаан байсан. Нэгдүгээрт Нова урд нь хизээч бороо орохыг үзээгүй байсан ба их үер болохоос өмнө бурхан газар дэлхийг газрын ундаргаар усалдаг байв. Хоёрдугаарт Нова хамгийн ойр далайгаас хэдэн зуун милийн зайд амьдарч байсан бөгөөд хөлөг онгоц хэрхэн барихыг сурлаа гэхэд барьсан хөлгөө яаж далайраа хүргэх билээ. 3-дугаар бүхий л төрөл зүйлийн амьтдаас хосыг олж цуглуулж харж хандах асуудал тулгарсан. Гэвч Нова огт гомдол шалтак тоочлгүйгээр бурханд бүрэн дүүрэн итгэсэн нь түүнийг баярлуулан инээмсэглүүлсэн юм. Бурханд бүрэн дүүрэн итгэн гэдэг нь тэрээр таны амьдралд юу хамгаас чухал болохыг мэдэж байгаа гэдэгт бат итгэнэ гэсэн үг. Тэр амлалтаа биелүүлж асуудал тулгархад тань гэтлэгэхэд тусалж шаардлагатай үед боломжтой зүйлийг ч хийн гэдэгт итгэх итгэл юм а. Дуулал 147-гийн 11-т эзэн өөрийг нь хүндлэн дээдлэгчдэд өөрийнх нь баттай хайр инрэлд итгэн найдагчдад баясдаг хэмээн бичжээ. Нова хөлөг онгоцыг барьж дуусгахад 120 жил зарцуулсан. Бодвол урам нь хугарч итгэл алдарм өдрүүд түүнд олонтой тохиолдож байсан байх л та. Олон он жилийн туршид борооны үлний сурагч үгүй байхад бурхан түүнтэй ярьдаг гэж боддог солиотой амьтан хэмээн хүмүүс түүнийг хайр найргүйгээр шүүж байсан байх. Новагийн хүүхдүүд ч гэрийнх нь урд аврах том хөлөг онгоц баригдаж байх үед хүмүүсээс ичил санаан зовдгол байсан байх. Гэсэн хэдий ч Нова бурханд итгэсэн хэвээр байсан юм а. Та амьдралынхаа аль хэсэгт бурханд бүрэн дүүрэн итгэж найдах хэрэгтэй байдаг вэ? Түүнд итгэн найдана гэдэг нь бурханыг бишрэн хүндлэж буухтай нь илэрхийлж байна. Хүүхдүүд нь эцэг эхийнхээ хайр, мэрэгэн ухаанд итгэх нь тэднийг баярлуулдагтай итгэл, таны итгэл бурханыг баярлуулдаг гэсэн үг ээ. Библиэд Еврей 11:6-нд бурханд итгэхгүй бол түүнийг баярлуулна гэдэг нь боломжгүй юм хэмээсэн байдаг. За бид нар өнгөрсөн 7 хоногт энэ хүртэл үзсэн. Тэгээд ерөнхийдөө одоо бид нар нэг ийм дүр зургийг одоо нэг ийм дүр зураг ийм төсөөллийг бид нар одоо дахин ярьж байгаа. Тэгээд бид нар юу гэж ярьж байгаа вэ гэвэл за энэ дэлхий дээр одоо амьдарч байгаа хүн нэг бүрийг тийм ээ бурханд итгэдэггүйгээс үл хамааран тийм ээ хүн нэг бүрийг бурхан зориуд төлөвлөж байгаад энэ ертөнцид авчирсан тийм ээ хүн нэг бүрийн энэ ертөнцид ямар хугацаанд амьдрах уу тийм ээ хаана хизээ төрөх үү амьдралдаа ямар одоо зүйлсүүдийг үзэж туулах уу гэдгийг бурхан мэдэж байдаг гэж бид нар итгэдэг тийм ээ зарим хүн төрөөд одоо хэдхэн цаг болоод ч амьдардаг хүн байна. Зарим хүмүүс одоо маш олон жил урт удаан амьдардаг ч хүмүүс байна. Цэл залуугаараа нас барагч хүн байна, тийм ээ. Гэсэн чиг одоо тэр хүний амьдарч байгаа цаг хугацаа, амьдралын урт удаан энэ бүгдийг зөвхөн бурхан тогтоодог, тийм ээ. Дөнгөж төрөөд нас барж байгаа хүүхдийг ч гэсэн яг л одоо бурхан тийм л амьдрал өгөхөөр зөвхөн тэр ирээд буцаж байгаа тэр өчүүхэн цаг хугацаагаараа тэр ирээд буцаж байгаа тэр хүүхдийн тэр өчүүхэн цаг хугацаа нь тэр эргэн тойрны хүмүүст хэрхэн нөлөөлж байгаа нөлөөг бурхан хэрэгэлдэг гэсэн үг. Тийм ээ? Тэгэхээр бид нар болов одоо энэ ертөнцид амьдарч байгаа бидний хүн нэг бүрийг одоо яг бурхан зориуд төлөвлөж яваад бид нарыг энэ ертөнцид авчирсан. Бурханд итгэдэггүйгээс үл хамааран бидний хүн нэг бүр бурханд яг байгаа байдлаараа хэрэглэгдэж байдгаа гэж бид нар үзэж байгаа тийм ээ. За тэгээд бид нар одоо нэг дүр зургийг энэ дээр маш олонтой дахин зурж байгаа. Би өнөөдөр ч гэсэн яг өнөөдрийн хичээлтэй холбоод дахиад одоо
нэг ийм зүйлийг хамтдаа төсөөлье, тийм ээ. Таны одоо нялх хүүхэд байна, тийм ээ. Одоо 3 4 настай хүүхэд. Тэгээд төрсөн цагаас нь ахуулаад та тэр хүүхдийн төлөө бүх зүйлсүүдийг зориулдаг, тийм ээ. Цагаа, амьдралаа, өөрийнхөө одоо хамгийн тэр хүүхэд төрхөөс өмнө одоо та маш олон зүйлсүүдийг өөртөө зориулдаг байсан бол хүүхэд төрсөн цагаас тэр 3 4 нас хүртэл та өөрийнхөө бүх амьдралыг золиослдог, тийм ээ. Эцэг эхийн одоо туулдаг амьдрал. За ингээд энэ хүүхдийг өвсчихвээ, ядарчихвээ, өвдчихвээ, цангаччихвээ, тийм ээ, даарчихвээ, хөрчихвээ гэд ингээд алхам бүртэн та одоо ингээд арчилдаг, тэр хүүхдийн төлөө санаа тавьдаг, тийм ээ. Энэ хүүхэд болвол ер нь өсөж одоо 18 нас хүртэл эцэг гэхээс маш их хайр, халамж, цаг одоо зориулалтыг шаарддаг, тийм ээ. Та тэр бүгдийг ингээд зориулдаг байна. Гэтэл хүүхэд чинь таныг огт хардаггүй бол яах вэ? Тийм ээ? Тэр хүүхэд хараагүй биш. Нүд нь хараатай тийм. Тэгсэн мөртлөө яг таныг ингэж шилэн мэд. Ерөөсө хардаггүй, тантай ярьдаггүй. Тэгээд та тэр тийм байлаач гэсэн тийм ээ? Та одоо тэр өөрийн хүүхдийг таны л хүүхэд юм чинь та хизээч орхиж чадахгүй тийм ээ? Одоо ингээд халтраад унах гэж байвал та түшээд босгоно. Өлсөж байвал хоол хийгээд амандан хийгээд өгнө тийм ээ. Цангаж байвал өөрөө уух усаач гэсэн тэр хүүхэдтэй өгдөг тийм ээ. Тэр хүүхэд таныг харахгүй, тантай харьцахгүй, таныг үл тоомсорлож огт мэдэхгүй байлаач гэсэн та тэр хүүхдийг хайрлахаа зогсдоггүй. Тийм ээ. Тэгэхээр энэ ертөнцийн амьдарч байгаа хүн нэг бүрийг бурхан яг ингэж авч явдаг. Тийм ээ? Та өөрийнхөө эргэн тойрныг одоо ингэ хараад өөрийгөө хараад та нэг ийм асуултыг асуу. Таны хажууд хүнд өвчнөөр өвдсөн хүн байж байгаа. Та яагаад өвдөхгүй байгаа юм? Тийм ээ? Та өдөрт хүртэл яагаад янз бүрийн тийм одоо үхлийн аюултай тулгарчихгүй яагаад өнөөдөр хүртэл амьд явж байгаа? Та яагаад өнөөдөр хүртэл одоо идэх хоолтой, өмсөх хувцастай, унах унаатай, тийм ээ, амьдрах орон гэртээ амьдраад байгаа юм. Тийм ээ? Та сайн учраас, та онцгой учраас, та одоо илүү хувь тавилантай учраас юм уу? Тийм ээ? Уучлаарай тэр одоо тэр таны 3 4 настай хүүхдийн амьдралыг бол ерөөсөө зөвхөн таны зориулалт, тийм ээ? Таны хайрл авч явж байгаатай адилхан бурханы зориулалт, бурханы хайр ивэлэл та биднийг өнөөдөр авч явж байгаа. Тийм ээ? Одоо монгол хэлэнд ярьдаг штэ одоо ингээд бүх юм нь бүтэхгүй ийм байгаа хүнийг ингээд монгол хүмүүс тэнгэр нь хайсан, заяа нь хайсан гэж хэлдэг. Тийм? Яг санаа нь юу гэж юм гэхлээр тэр хүнийг харж яадаг тэнгэр тэр заяа гэдэг юм нь тэр хүнийг хайчихвал тэр хүний тэр бүх юм нь бүтлгүй тийм ээ одоо өвддөг, хавддаг одоо ийм байна гэж хэлж байгаа байхгүй одоо нэг тийм нэг үзэл нэг ийм хүмүүс юм хараад хэлж штэ. Тэгэхээр та бидний өнөөдөр амьд мэд эрүүл саруул тийм ээ ингээд энэ өдрийн нар энэ шөнийн сарыг хараад амьдарч байгаа бол энэ бол ерөөсө цэвэр бурхны ивэл таны дээр байгаа учраас л ийм юм аа. Тийм ээ? Тэгэхээр одоо энэ бүтээсэн хүн болгонтойгоо бурхан хамт амьдардаг. Бурхан 24 цаг хамт байдаг. Бурхан тэр хүний амьдралын алхам бүрийг нь залж жолоодан газарчилдаг. Муу мухай бүхнээс хамгаалдаг. Бас өрөөж хангадаг. Тийм ээ? Амьд явуулдаг, эрүүл саруул байлгадаг, хэрэгтэй ажил, төрөл, мөнгө төгрөг бүх зүйлсүүдийг нь яг хэрэгтэй цагт нь өөрийн цагт нь өрөөж хангадаг. Таны хүссэн цагт биш, бурхны өөрийн цагт тэр бүгдийг өрөөж хангадаг юм аа. Тийм ээ? Тэгэхээр та тэр хүүхдээ бас яг ингээд таныг харахгүй, таныг шилэн мэд, тантай хизээж харьцахгүй, танд баярлалаа гэж хэлэхгүй, миний ээж аав намайг ингэж асраад тэрний учраас би амьд явж байна. Миний ээж аав асраад би өвдөхгүй, даарахгүй, ядрахгүй, тийм ээ? Өлсөж цангахгүй амьдрч чинь гэдгийг харахгүй, мэдэхгүй байлаач гэсэн таны л хүүхэд юм чинь, та хүүхэдтэй хайртай юм чинь.
тэгж энэрч асархаа хизээч зогсдоггүй. Тэгээ бид нар өмнөх хичээл дээр бас үзсэн тийм ээ. Бурхан хүнийг өөрийн дүр төрхийн дагуу бүтээсэн юм аа. Тийм ээ. Тэгээ тэр нэг Бурханы дүр төрхийн нэг нь хүнд байдаг тэр одоо олон сэтгэл хөдлөл Бурханд бас байдаг тийм ээ. Библиэлд бичсэн Бурхан ууралсан, Бурхан харамлсан тийм ээ. Тэр үтгэл одоо ингээд Бурхан инээдэг, Бурхан баярладаг. Тийм ээ. Энэ бүх одоо хүнд байдаг энэ сэтгэлийн хөдлөлүүдийн ихэнх нь яг л бас Бурханд байдгаа гэж бид нар суралцсан. Тийм ээ. Тэгэхээр өнөөдөр одоо энэ ертөнцийн өнөөдөр 8 биллион хүн амьдарч байхад яг хүн нэг бүрийг Бурхан хайрлаж, Бурхан өөрийн гарын алган дээр авч явж, хүн нэг бүрийн амьдралыг Бурхан өрөөж авч явж байгаа. Энэ 8 биллион хүмүүсийн ихэнх нь Бурханыг хардаг. Яг тэр одоо та нар 3-4 настай хүүхдийг 3-4 жил өсгөөд авч явж байхад таныг шилэн юм шиг хардаггүй, мэдэхгүй, тийм ээ, амьдраад байгаа тэр хүүхэд шиг л энэ ертөнцийн хүмүүс тэгж амьдардаг. Харин одоо бид нар тийм ээ одоо Христэд итгэгч хүмүүс гэдэг маань хин юм бэ гэхлээр нэг өдөр тэр одоо таны тэр 3-4 настай хүүхэд тань руу эргэж хараад баярлалаа аваа. Баярлалаа ээжээ. Та намайг хайрладаг, та намайг ивэж авч явдаг. Танд баярлалаа гэж хэлэхэд тэр мөчөд Бурханд ямар баяр хөөр төрж байгаа бол тийм ээ тэрнийг дүрсэлж бичсэн байдаг. Нэг хүн Бурханд итгэхэд тэнгэрт найр болдог гэж. Тийм ээ. Тэнд маш ихээр баярладаг. Таны 3-4 настай хүүхдэд тэр зориулж байгаа зориулалтыг тэр хүүхд чинь хизээч харахгүй, мэдэхгүй, таныг харах, тантай ярихгүй, танд баярлалаа гэж хэлэхгүй, таныг хайрлахгүй яввчиг та хайрлсан хэвээрээ байдаг. Хэрвээ тэр хүүхд чинь нэг өдөр эргэж хараад баярлалаа аваа гэж таныг тэрвэрвэл тэр хүртэл таны тэр зориулсан, таны тэр сэтгэл чинь шархалсан, таны тэр хүүхдтэй урам хугарсан тэр бүх зүйл яг л тэр мөчөд байхгүй болдог. Тэгээ та баярлдаг. Миний хүүхэд намайг харж, миний хүүхэд намайг аавыгаа гэж үзэж байна. Миний хүүхэд надад хайртай байна гэдэг бол таны зүрхэнд өөр юунаас ч олж авч чадахгүй тэр баяр хөөргийг дүүргэдэг. Бид нар зүрх сэтгэлээ баяр хөөрөөр дүүргэх гэж энэ дэлхий дээр эд хөрөнгө, нэр алдар, эрх мэдэл бүхэл зүйлсийн хойноос хөөцөлддөг. Юу ч таны хүүхдийн танд хайртай байгаа хайрыг орлож чадахгүй. Тийм ээ? Та тэр хүүхдийн танд хайртай байгаа хайрыг харахтаа таны зүрх баяраар дүүрч та тэр хүүхдтэй илүү хийхийг хүснэ. Тийм ээ? Миний хүүхдтэй би өшөө яавал баярлах уу? Тийм ээ? Хүүхдтэй баярлаж байгааг харах шиг илүү баяр хөөр гэж эцэг ихэд байдаггүй. Тэгвэл Христэд итгэгч бид нар бол яг л үүнийг үйлдсэн хүмүүс юм аа. Тэгээд өнөөдөр бидний одоо Бурханд итгээд тийм ээ бид нар одоо энэ хичээлийн турш ярьж байгаа ерөөсө Бурхан надтай 24 цаг хамт байдаг. Миний асуудал бол би Бурхантай 24 цагт хамт байдаггүй. Би Бурханыг 24 цаг хардаггүй, би Бурхантай 24 цаг ярьдаггүй, Бурханыг би 24 цаг өөртөө мэдэхгүй байгаа. Бурхан бол надтай 24 цаг хамт байгаа. Тэгэхээр бид нар одоо юу гэж үзэж байгаа вэ? Бурхан биднийг энэ ертөнцид бүтээгээд тэгээ бидний одоо ингээд амьдралаас биднээс хүсэж байгаа зүйл нь Бурхан надтай хамт байхад намайг бас өөртөө хамт байгаасай л гэж хүсдэг. Би өөртөө хамт байх юм бол энэ нь Бурханд баяр хөөргийг авчирдаг. Тийм ээ? Та өөрийнхөө хүүхдийг төрүүлээд өсгөхдөө тийм ээ хүүхд чинь тантай ярьдаг, тантай хамт байдаг, тийм ээ? Зүгээр биеэрээ биш сэтгэл зүрхээрээ хамт байдаг байхыг л та хүснэ. Түүнийг та бүхнээс илүү хүснэ. Тийм ээ? Таны хүүхдийн амжилт, ололт одоо хүрч болох өндөр ориглоос илүүгээр та хүүхд чинь тантай хайртай байхыг, тантай ойрхон байхыг, тантай хамт байхыг л та хүснэ. Бурхан яг үүнийг л хүсдэг.
Тийм ээ. Тэгэхээр өнөөдөр итгэгч та бидний амьдралын энэ ертөнцид амьдарч байгаа нэгэн зорилго бол миний амьдралыг хараад, намайг хараад Бурхан баярлан инээмсэглэдэг байгаасаа л гэж хүсэж байгаа. Тэгвэл өнөөдөр бид нар юу үзэж байна вэ гэвэл юу тэгвэл Бурханыг баярлуулан инээмсэглэдэг юм бэ? Таны миний амьдралаас юу чухам Бурханыг баярлуулан инээмсэглүүлдэг вэ? Тийм ээ? Тэгвэл бид нар одоо нэгдүгээрт үзлээ, тийм ээ? Бурханыг хайрлахад Бурхан баярлан инээмсэглэдэг гэсэн. Бурханд хайртай байхад Бурхан баярлан инээмсэглэдэг. Хоёрдугаар түүнд бүх зүрх сэтгэлээр итгэж найдах үед Бурхан баярладаг. Тийм ээ? Ерөөсөө маш энгийн шүү дээ. Яг л нөгөө таны 3 4 настай хүүхэд, таны хүүхэд танд хайртай байвал та баярлан инээмсэглэдэг. Та инээмсэглэхгүй байж чадахгүй. Тийм ээ? Таны хүүхэд танд итгэж найддаг байхад та баярлан инээмсэглэ. Манай аав тэгж хэлсэн. Тэр үнэн байгаа. Манай аав, манай ээж намайг үнийг хий гэсэн би түүнийг нь хийнэ. Манай ээж аав энүүнийг болно гэсэн. Тэгэхээр энэ бол яг үнэн байгаа. Тийм ээ? Энэ итгэл таныг баярлуулдаг. Тэгвэл яг түүнтэй ижилхэн Бурхан ерөөсөө та өөрийгөө би бол яг Бурханы өмнө байгаа түүний 3 4 настай хүүхэд шиг л хүүхэд тэ гэдгийг л бид нар үргэлж санаж байх хэрэгтэй юм аа. Бид нар өөрсдөө аюу тум насанд хүрсэн хүмүүс гэж боддог. Тэгээ бид нар одоо ингээд би 3 4 настай хүүхд биш ээ. Би одоо ингээд миний хийж байгаа юмнуудыг Бурхан хараад л баярлж байгаа. Ганцрог өстэй ингээд хэдэн жил дараалал 2 дахь өдөр болгон зүүм хийгээд ганцрог өстэй алж ийна. Ямар амар мундаг хүүхд вэ гэд намайг хараад бодож байгаа. Тэгээ одоо мэдээж одоо энэ би ингээд 2 3 жил одоо ингээд 2 дахь өдөр болгон зүүм хийж байгаа. За энэ одоо өшөө хин байдин тийм ээ. Энэ оюун бэлэг бол над чиг хийхгүй байгаа. Балжаач гэсэн над чиг үйлчлэхгүй байгаа. Тэгэхээр би бол баталгаатай ер нь одоо ингээд Бурхан намайг бол хамаагүй илүү ер нь миний энэ хүү энэ одоо балжаа малжаа энэ оюун бэлгийн дэргэд ганцрог бол ер нь хамаагүй дээр хүүхч юу гэж бодож байгаа. Тийм болохоор одоо ингээд би Бурханаас юм говвол Бурханаас одоо ингээд юм говвол ер нь Бурхан очрын урдуур намайг арын хаалгадаад миний залбирлыг илүү сонсон. Тэгээ дээрэс нь Библиэлд одоо тийм үг байгаа шүү дээ. Зөвхт хүний залбирал ихийг бүтээнэ гэж бичсэн. Тэр ишлийг би барьж авангуудаа би эднээс илүү зөвхт байгаа юм чи миний залбирлыг Бурхан илүү сонсоод намайг илүү одоо бүр ингээд нөгөө таашаагаад энэ балжаа оюун бэлэг 2 залбираа юм өгөхгүй би минийх бол бат шүү. Ингэж бодмоор байдаг. Уучлаарай тийм юм юусоо байхгүй. Үнэн шүү. Бид нар өөрсдөө 3 4 настай хүүхдийн тийм л хэмжээний хүмүүс гэдгийг бид нар үргэлж санах хэрэгтэй. Миний хийж байгаа энэ зүүм тийм ээ? Таны одоо 3 4 настай хүүхэд нэг өдөр болго аяг угаадаг болчихжээ. Өөр хүүхэд аяг угаадаг юм байжээ. Тэгэхээр одоо ингээд хөөх би энэ аяг угаадаг хүүхдийнхаа л үгийг нь сонсож тэр хүүхдтийнхаа гуйсан юмыг л өгн аяг угаадгүй энэ мүү ерөөс юм авч өгөхгүй гэж ханддаг эцэг их ерөөсөө байхгүй ш. Тэр нэг хүүхдийн аяг угаадаг нөгөө хүүхдийн аяг угаадаггүй бол Бурхан таны хувьд ямар ч том ялгаа авчрахгүй. Тэгэхээр хүмүүс бидний одоо ингэж нөгөө хүмүүс бид нар өөрөөрөө бид нар Бурханыг төсөөлдөг. Тэгэл ерөөсөө одоо ингээл бүх тэмцэл оролдлого юу вэ гэхлээр Бурханы арын хаалганы хүүхдэл болчихгоо зүтгээд байдаг. Тэгээ одоо ингэж үйлчилж байгаа юм чинь Бурхан ч гэсэн надад баттаа. Тэгээд нилээд үйлчилсэн бол сүулдэ Бурхан одоо миний залбирлыг сонсохгүй л ер нь уурлах дургуйцах тунирхах янзтай тийм ээ. Яасан бэ одоо би ингээл зөндөө хийж байгаа сэлэмэл юу ч хийдэггүй ч тийм. Энэ сэлийг гүйснээ нөхчөөд минийхийг өгөхгүй байхтай яа. Тэгвэл ер нь одоо нэг юм хийгээд байгаа хэрэг байгаа ч юм уу үгүй ч юм уу боох гээд байж штэ ухаандаа. Иймэрхүү бид нар ингэж нөгөө иймэрхүү хандлагуудыг ер нь нүгэл гэж хэлээд байгаа юм штэ. Тийм ээ? Иймэрхүү хандлагыг л ер нь бид нар бол ингээд нүгэл гэхлээр дандаа
Хүмүүсийн бие биенийхөө өмнө үлдэж байгаа зүйлсүүдийг хамгийн түрүүнд дурддаг. Би одоо тэрний худлаа ярьдаг, би хулгай хийдэг, тэ би одоо тэрний гомдооцсон, би айгүй муухай нүгэлтэй гэж бид нар хардаг. Хамгийн нэгдүгээр бидний Бурхны өмнө үлдэж байгаа үйлдэл, Бурхны өмнө үлдэж байгаа нүглэл хамгийн түрүүнд орж ирдэг. Тэгвэл Бурхныг Бурхных нь хэмжээнд үзэхгүй, өөрийгөө Бурхны хэмжээнд Бурхантай ойртуулж тавьж Бурхны төвшөнд аваачиж байгаа нь маш том нүгэл юм аа. Одоо тэр еврейчүүдийн ерөөсөө тэр одоо Есүсийг цаазаар авахулж байгаа шалтгаан нь тэр шүү дээ. Энэ муу хүн байж ээж өөрийгөө Бурханы төвшөнд өндөр өргөсөн учраас энийг алах ёстой юм а гэж далуулж байгаа байхгүй. Тийм ээ? Тэгэхээр хүн өөрийгөө өргөж Бурханы төвшөнд аваачиж, Бурхантай ижил төвшөнд юм шиг, Бурхан надад өртөө юм шиг, Бурхан надад одоо үйлчлэх ёстой юм шиг хандж байгаа хандлага бол хүний үйлдэж бол хамгийн том нүглүүдийн нэгдүгüүрт орно шүү. Тийм ээ? Тэгэхээр бид нар одоо миний тэр үйлчлэл, миний одоо Бурханы өмнө хийж байгаа зүйлс, миний бодлоор би өөрөө ингээд айгүй том агуу зүйл үйлдээд байгаа зүйлс болвол Бурханыг баярлуулдаг хамгийн гол зүйл нь биш ээ. Миний Бурханд хандаж байгаа хайр, миний Бурханд итгэж найдаж байгаа маань л Бурханыг баярлуулдаг. Таны 3-4 настай хүүхдийн хийж байгаа зүйл биш. Таны 3-4 настай хүүхдийн танд хайртай байгаа нь, таны хэлсэн үгэнд итгэж байгаа нь, тийм ээ? Танд найдаж түшгэлж байгаа нь л таныг баярлуулна. Тэгвэл биднийг Бурханы хувьд яг адилхан юм аа. За 3-дугаарт бид бүхий л зүрх сэтгэлээрээ түүнд дуулуурлах нь Бурханыг баярлуулан инээмсэглүүлдэг. Дэлхийг бүхэлд нь хамарсан үерээс бүх төрлийн амьтдын төрөл зүйлийг аварч үлдэх гэдэг их анхаарал, чармайлт, маш нарийн зохион байгуулалт шаардсан ажил байж таарна. Бүх зүйл яг Бурханы урьдчилан заасан нарийн зааврын дагуу хийгдэх ёстой гэсэн үг. Бурхан Ново минь хүсснээрээ ямар ч хамаагүй хөлөг онгоц байр гэж тушаагаагүй шүү дээ. Харин тэрээр хөлөг онгоцны хэмжээ, хэлбэр, барих материал болон хөлөг онгоцонд ямар амьтдаас хичнээн авчрахыг хүртэл маш нарийн зааварчилсан юм а. Библиэд Эхлэл 6:22 Ново бүхнийг яг Бурханы зааварлсан дагуу ёсоор үйлдэв хэмээн Новогийн тухай бичжээ. Үүнээс Ново бүрэн дуулуурлаж, тийм ээ? Бүрэн дуулуурлна гэдэг нь нэг ч зааврыг биелүүлэхгүй орхиогүй. Яг хэлсэн ёсоор гүйцэтгсэн, тийм ээ? Яг хэлсэн ёсоор гүйцэтгэнэ гэдэг нь Бурханы хүссэн аргаар товлсон цаг хугацаанд нь гүйцэтгсэнийг ажиглаарай. Үүнийг л бүх зүрх сэтгэлээрээ дуулуурлах хэмээнэ. Бурхан Новог хараад инээмсэглсэнд гайхах юмгүй. Хэрвээ Бурхан таныг асар том хөлөг онгоц барь хэмээн хэлвэл та олон асуултууд асууж дургуутсан биеэ цэнэхгүй гэж юу? Харин Ново нэг ч асуулт асуун тайлбар тавилгүйгээр огт эргэлзэлгүй түүнд бүх зүрх сэтгэлээрээ дуулуурласан байна. Өөрөөр хэлбэл Бурханы хэлснийг ямар ч эргэлзээ тэнэгэлзэлгүйгээр гүйцэтгсэн. Би энэ талаар залбирыг гих мэтээр удаашруулж хойшлуулахгүй нэн даруй үлдсэн гэсэн үг. Шууд үгэнд чинь орохгүй хойшлуулах нь яг үнэндээ дуулуургүйлэл гэдгийг бүх эцэг эхчүүд мэддэг шүү дээ. Бурхан танд ямар нэг зүйлийг хийгэрэй гэж хэлэхдээ тэр болгоны шалтгаан зорилгыг нь танд заавал тайлбарлах албагүй. Та яагаад гэдгийг хожим ойлгож болох ч харин яг одоо дуулуурлах нь чухал. Тийм ээ? За таны хүүхэд за одоо ингэ тийм ээ? Би одоо ингээд хүүхдээ харж агаад за энэ миний хүүхэд одоо ингээд ер нь одоо яг одоо манай хүүхэд айлын ганц хүүхэд. За айлын ганц хүүхэд болохоор одоо ингээд ер нь бол би айгу зөөлөн ханддаг. Би манай хүүхэд ер нь бол айгу дажгүй сайн хүүхэд. Гэхдээ ингээд харахад бас миний санаанд за миний хүү энэ нь болоогүй байна, тэр нь болоогүй байна. Одоо
энэ тал дээр өөрчлөгдөх хэрэгтэй гэдэг зүйлс надад харагддаг, тийм ээ. За дээрэс нь ер нь яг бидний үеийг бодвол энэ үед энэ цаг үед бол ер нь маш олон зүйл хангалттай, тийм ээ. Одоо бидний өсөх үеийн шиг өлсгийн зовлон одоо нэг тийм цатгалан байхгүй байж ч үзээгүй, тийм ээ. Ер нь юу хэрэгтэй нь ер нь бүх зүйл нь одоо бэлэн байдаг ийм орчинд өсөж байна. Тэгээд тийм ч үгүй байдаг. Ер нь хэцүү цаг үе хүчтэй хүмүүсийг бий болгодог гэж. Хүчтэй хүмүүс нь сайхан цаг үеийг бий болгодог. Сайхан цаг үе нь сул хүмүүсийг бий болгодог гэж. Сул хүмүүс хэцүү цагийг бий болгодог гэж. Тийм ээ? Ер нь хүн төрлөخت нь явж ирсэн түүх гэж. Тэгээ бидний үе бол хэцүү цаг үе байсан. Бид нар бол ер нь харьцангуй жоохон хүчтэй хүмүүс байсан. Тэгээд бидний үеийн өнөөдөр босгосон одоо энэ цаг үе бол сайхан цаг үе байна. Сайхан цаг үеэс өнөөдөр бид нар жоохон сул хүмүүс бий болж байна. Би бол тэгж хардаг. Одоо ингээд мэдээж одоо ингээд би одоо ингээд харахтаа би одоо ингээд та нарт өмнө хэлжсэн шүү дээ. Одоо ингээд манай хүү одоо ингээд өлсөд байна л гэн. За өлсөж өгөх чинь өлснө гэдэг үгээ бүр англиар аягүй одоо том үгээр хэлнэ, тийм ээ. Өлбөрч өглөө л гэдэг байхгүй юу? Одоо ингээд I'm starving гэдэг аахгүй. Ер нь одоо ингээд амар өлсөж байна л, ер нь өлбөрч өгнэ л гэд. Тэгэхээр л асуудаг аахгүй. Миний хүү юу идмээр байна? Харин би одоо юу идмээр, одоо юугаар өлсөд байгаа юм болоо гэл. Тийм ээ? Тэрийг сонсголоор ингээд миний хүү сайн өлсөхгүй байна. Өлсөж байгаа хүн болвол юу ч хамаагүй иддэг. Бидний үед бол ер нь одоо ингээд юу ч хамаагүй л иддэг байсан шүү дээ. Үнэхээр өлсөө тэр ийм юмар л өлсөж чинь, тийм юмар л өлсөж чинь. Энийг л идвэл одоо сайхан байна. Тэр өлсөж байгаа хүнд бол тийм сонголт байдаггүй байсан шүү дээ. Тэгээд гихчлэн жишээлбэл тийм ээ. Тэгээ би ингээд хүүхдээ хараад ер нь бол амьдрал бэрхшээл айгүй бага байна, тий. Ер нь бол харьцангуй одоо ийм бүх юм нь бэлэн орчин дотор бидний бага настай харьцуулбал харьцангуй тийм одоо жоохон сул үе үүсэж байна гэж би хардаг. За тэгээ би одоо ингээ хүүхдээ ингэж харж байгаа. За ер нь одоо миний хүү жоохон одоо хүчтэй болох хэрэгтэй. Амьдрал ийм бишээ, дандаа ийм байхгүй, дандаа ийм идэх холтой, өмсөх хувцастай, өөрийн өрөөтэй одоо ингээл те бүх юм нь хангалуун ертөнц гэж байхгүй. Тийм ээ? Тэгээ би одоо хүүхдээ харж байгаа. За энэ хүүхдээ ер нь арай жоохон өөр орчинд оруулах хэрэгтэй. Би одоо ингээд цэргийн албамд явуулыг шийдэж байна гэж бодъё. Тийм ээ? За цэрэг бол ер нь одоо хитүү сахилга батны орчинд оруулна, тийм ээ? Хариуцлага хүлээж сургана. Тэр одоо босмоор цагтаа боосч унтмаар цагтаа унтна гэж байхгүй, тийм ээ? Хатуу сахилга бат дотор тэр цэргийн одоо жил байна уу, 2 жилч байна уу? Яг тэрийг туулахад хэцүүч гэсэн тэрийг туулаад гарахад энэ нь миний хүүд үлдсэн амьдралынхын турш сайн үр дүнтэй юм а гэж би харж байна, тийм үү? Тэгээ би одоо хүүхдтэй за миний хүү одоо ингэхгүй цэрэгт явнаа. Би одоо хүүхдтэй хамгийн зөв сайныг хүссэн шийдвэр гаргаж байна гэж бодъё. За тэгвэл одоо миний хүүхэд надаа миний энэ шийдвэрт миний одоо энэ хүүхэд чи цэрэгт яв гэдэг шийдвэрт хэрхэн хандаж байгаа нь миний хүүхэд надаа хэр зэрэг итгэж найдадгийг харуулж байгаа. Тийм ээ? Хэрвээ одоо хүүхэд чинь ингээ өөдөөс чинь үгүй юу яриад байгаа явахгүй би цэрэгт явахгүй. За энэ ийм хариулт бол танд юу харуулж ийн гэвэл манай аав надад хамгийн сайныг надад яг хэрэгтэйг мэдээд ийм сонголт хийж байгаа гэдэгт манай хүүхэд итгэхгүй байна гэсэн үг. Өөрөөр хэлбэл манай хүүхэд манай аав мэдж байгаа ухаантай маш зөв шийдвэр гаргах чадвартай гэж итгэхгүй байна гэсэн үг. Дээрэс нь тэр хүүхэд манай аав надад сайныг биш
би өөртөө юу сайныг мэднэ гэсэн ийм бардам хатуу сэтгэл тэр хүүхдийн дотор байна гэсэн үг. Тийм ээ? Тэгвэл Бурханд бид нар дандаа ингэж ханддаг. Бурхан таны амьдралд ямар нэг явах замыг зааж өгөхөд бид нар заа гэж дуулгуурлаж дагах маань маш ховор. Тийм ээ? За одоо ингээл жишээлбэл манайх одоо ингээ Америкт нүүж ирсэн. Тэгээ би бол өнөөдөр ингээ харахтаа за Бурхан намайг авчирсан л гэж ойлгодог. Тэр үедээ ч гэсэн би Бурхан намайг явуулж ин л гэж бодсон. Гэхдээ Бурхан намайг одоо Америк руу болох заган зөргөө чамайг тэнд аваачаад за тэгээд чи одоо ийм зам туулаад ийм амьдрал туулаад ингэнэ гэж надад нэгийг ч хэлж өгөөгүй. Тийм ээ? Зүгээр л чи яв гэсэн. Тэгэд ирсэн. Тэгээд одоо тэр нөгөө нэг Бурханы надад бэлдсэн тэр замыг олж яг тэр замаар явах тэр хүр гэсэн бүхэнд хүрэх хугацаанд уучлаарай тэр завсар бол би ерөөсөө гаслаа л гангинаа л явсан. Тэр Бурханы өгсөн замаар за Бурхан намайг ийшээ явуулсан чи би явна. Бурхан яв гэж байгаа бол Бурхан намайг хангана. Бурхан яв гэж байгаа бол Бурхан надад энэ нь хамгийн сайн юм гэж үзээд шийдсэн байгаа. Тийм учраас би энэ замаар баяртайгаар зоригтойгоор итгэлтэйгээр алхнаа гэдэг тийм шийдвэр надад огт байгаагүй. Би бол ерөөсөө тэр өгсөн замаар нь яах гээд байгаа юм бол хайшуулах гээд байгаа юм бол ямар хэцүү юм бэ? Яана би одоо ингээд баларвал яана бүтлгүүтвэл яана гэж гаслаа л гангинаал нэг юм гоншхонсон юм л. Тэ нэг одоо нүдэ нэг гүлэг шиг юм л ингээл нэг тэмтчиж явсаар байгаа л явж байгаа. Гэхдээ энэ туулсан амьдрал ер нь надад юуг харуулж байна гэвэл Бурхан чамайг ийшээ яв гэж байгаа бол Бурхан чамайг дандаа хангана. Бурхан чамайг өөрөө газарчлана. Бурхан чамайг өөрөө хамгаална. Бурхан чамайг ийшээ яв гэж байгаа бол Бурхан үнэн чамд хамгийн сайн маа гэдгийг л Бурхан сонгосон байна гэсэн. Тийм учраас энэ өнөөдрийн энэ зүйлс надад таалагдах албатай биш. Энэ нь надад таатай байх ч ёстой юм биш. Тийм ээ? Манай хүүхэд хэрв цэргийн албанд яваад 2 жил цэргийн алба 2-3 жил цэргийн алба хаах юм бол тэр цэргийн алба нь хөнгөн байх ёстой биш. Манай хүүхдүүд бүр амар тайван аягүй гоё жаргалтай байх ч ёстой юм биш. Тэр нь хүнд хэцүү байна. Хүнд хэцүү байдал нь миний хүүг үлдсэн амьдралынхаа туршид эр хүн шиг амьдрах тэр хүч чадлын суурийг тавьж өгөх юм гэж одоо би эцэг хүний хувьд тийм сонголт хийсэн байна, тийм үү? Тэгвэл таны өмнө өнөөдөр тавьж байгаа замыг Бурхан сонгож байгаа. Тэгэд Бурхан тэндээс заавал сайнны үр жимсийг гаргана. Харин та биднэрт өнөөдөр ийм л сонголт байна. Би тэр Бурханы өнөөдөр таны өмнө тавьж өгж байгаа замаар гасалж гангинаад, гомдол мэдүүлээд, нүдэ нэг гүлэг шиг тэмтчиж явах юм уу? Итгэлтэйгээр алхах юм уу? Ийм л сонголт байна. Аль алхам нь Бурханыг баярлуулдаг гинэ. Бид бүхий л зүрх сэтгэлээрээ түүнд дуулгуурлах нь Бурханыг баярлуулан инээмсэглүүлдэг. Бид нар Бурханыг магтан дуулдаг. Бурхан минь танд хайртай гэж тунхагладаг. Тийм ээ? Бидний амаараа хэлж байгаа үг биш. Бидний итгэл Бурханыг баярлуулдаг. Тийм ээ? Итгэлгүйгээр, тийм ээ? Еврей 11:6-д хэлсэн байна. Бурханд итгэхгүй бол түүнийг баярлуулна гэдэг нь боломжгүй юм. Маргааш таны амьдралыг өнөөдөр Бурхан ямар нэг нөхцөл байдал тунд аваач тавьсан байгаа. Таны өмнө өнөөдөр ямар нэг асуудал тулгарч байгаа. Та ямар нэг хүнд ачааг өнөөдөр үүрч яваа. Тэгвэл энэ алхам донд юу Бурханыг баярлуулна гинэ? Үнийг Бурхан мэдж байгаа. Үнийг энэ нь сайн юм гэж Бурхан надад сонгосон байгаа. Тэгэхээр энэ замаар нь би уйлж, гоншхонж, гангинж, тийм ээ, гаслаж туулахгүй. Би энэ замаар инээмсэглэж, хүч чадалтай, итгэлтэйгээр явна. Ягаад гэвэл энэ замаар явах нь
Энэ ачааг үүрэх нь, энэ хүндийг туулах нь надад сайн гэж Бурхан үзсэн учраас л миний амьдрал зөвшөөрөгдсөн байгаа гэдэг. Энэ итгэл Бурханыг баярлуулан инээмсэглүүлнэ гэж. Тийм ээ. За тэгээд одоо бид нар өнөөдөр одоо ингээл хамгийн энгийн жишээнүүд байдаг тийм ээ. Одоо ингээл за манай сүмд одоо ингээл байж байгаа л бид нар ингээд янз бүрийн зохион байгуулалт хийнэ. Тэгэл одоо зарим хүмүүсийг за чи одоо ингээд сүмийн зөвлөлд орноо, энэ нэмийг хариуцнаа гэн. Ихэнх хүмүүс бид нар юу гэж хэлдэг бол би залбирая. Тэ? Энэ дэр хэлж штэ. Өөрөөр хэлбэл Бурханы хэлснийг ямар ч эргэлзээ тэнэгэлзэлгүйгээр гүйцэтгсэн юм аа. Тийм ээ? Новад одоо ингээд эзгүй цөл газар усан онгоц барь гэсэн хизээч тэр үйл явдал өмнө нь болж байгааг үер гэдэг юм мэдэхгүй, усан онгоц гэдэг юм мэдэхгүй тэр орчинд Бурхан үнийг үйлдэхэд Нова ямар ч эргэлзээ тэнэгэлзэлгүйгээр гүйцэтгсэн. Би энэ талаар залбирыг гих мэтээр удаашруулж хойшлуулахгүй. Нин даруй үйлдсэн гэсэн үг. Шууд үгэнд чинь орохгүй хойшлуулах нь яг үнэндээ дуулуургүйлэл гэдгийг бүх эцэг эхчүүд мэддэг шүү дээ. Бурхан танд ямар нэг зүйлийг хийгэрэй гэж хэлэхдээ тэр болгоны шалтгаан, зорилгыг нь танд заавал тайлбарлах албагүй. Та яагаад гэдгийг нь хожим ойлгож мэдгч харин яг одоо дуулуурлах нь чухал. Бурханд шууд дуулуурлах нь Библийг насан туршдаа судлахаас илүүтэйгээр танд Бурханыг нээж ойлгуулна. Тэр бүхэл Бурханы зарим тушаалуудыг эхлээд дагаж мөрдөж байж л сая учир шалтгааныг нь ухаарч ойлгодог. Дуулуурлахгүй тань ойлголтыг нээж өгнө. Тийм ээ? Та нар одоо бүргэд одоо өөрсдийнхөө тэр нэг үр зулцгийг тийм ээ яаж одоо нисгэж сургадгийг мэдхөө тийм ээ ерөөсөө тэр одоо ингээд ямар нэг практис байхгүйгээр өндөр хадны ирмэг дээр авчираад дошо түлхчихдэг. Тэгэл тэр агаарт унаж явах тэр одоо үхэл амьдралын зааг дээр л бүргэд далавчаа дивжээж тэр бүргэдийн дэгдэхээ нисэж сурдаг. Яг түүнтэй ижилхэн. Бурхан биднийг ингээд нэг за одоо ингээл юм Библи судлал янз бүрийн номоор бүх зарлиг тушаалыг нь ойлгоод бүх арга замыг нь ойлгосны дараагаар л яв гэдığım биш. Бид нар ойлгохгүй байхад ч гэсэн Бурхан за минь хүйшээ яв. Үнийг хий. Энэ газар руу явж суурш. Тийм ээ? Одоо Авраамыг өгшин настай болцсон багт чи миний үг газар руу нүү гэж хэлж байгаа. Тэгээ Авраам үг дуугүй өгөнд ороод дагаад нүүж байгаа. Хаана буухын, тэр газар нь ямар байхын, тэнд очиод надаа юу тохиолдохын, ингэхлээр ямар шагнал авахын, тийм ээ? Ямар ч тодорхой биш, тийм ээ? Зүгээр л за чи миний үг газар руу нүү гэсэн. Тэгэл Авраам өгөнд нь ороод нүүсэн. Авраам хэрв тэр одоо өгөнд нь орж нүүхгүйгээр за би Бурхан минь залбирнаа. Би жоохон бодъё. Тэгээд айгүй гоё одоо ингэснэ. За Бурхан минь яг ер нь бол явах юм шиг байна. Гэхдээ би нэг эргэцэл явъя. Би ер нь одоо Библийг айгүй сайн уншнаа. Ер нь одоо Библийг ингээд нэвт шувт уншнаа. Айгүй олон ишлэл цээжилнэ. Танд залбирнаа, мацаг бор залбирнаа. Тэгж байгаа л явъя да. Тийм ээ? Энд дэр хэлж штэ. Библийг Бурханд шууд дуулуурлах нь Библийг насан туршдаа судлахаас илүүтэйгээр танд Бурханыг нээж ойлгуулна. Бид нар Библиэс Бурханы тухай суралцдаг. Бурхан дуулуурлаж байж Бурханыг сая өөрийг нь таньж мэддэг. Тийм ээ? Би одоо ингээд ер нь харь газар нүүж ирээд тэгээд энд амьдрах гад янз бүрийн одоо ингээд бүтэлтэй бүтлгүү замаар явах хугацаанд Бурхан ямар бодиттой юм бэ? Бурхан ямар үнэн юм бэ? Бурхан яг үнэхээр амьд юм байна. Бурхан бидний залбирлыг сонсдгийм байна, хариулдгийм байна гэдгийг Библиэс биш
амьдралаас олж мэдсэн. Тийм ээ? Олон хүмүүс надаас одоо ингээл ялангуяа манай буддист найзууд аягүй хэлдэг байхгүй юу? Би наад бурхны чинь одоо ингээд олигтой шүтэж чадахгүй, чам шиг шүтэж чадахгүй гэдэг. Тэгээд гээгүй бурхны шүтэн гэдэг чинь ингээд нөгөө би өөрийгөө итгүүлэх гээд тийм ээ одоо ингээд бурхан минь ээ гэд байхыг хэлж байгаа юм биш ээ. Миний хувьд бурхан гэдэг бол амьд бодиттой юм. Бурхан амьд бодиттой гэдэг нь миний бүх өнгөрсөн амьдралын туршид надад харагдсан учраас би бурханд итгэдэг. Тэрнээс биш би ингээд Библи уншаад бурханд итгэж байгаа юм биш. Би одоо ингээд нэг шүтэх гэж хичээсээр байгаад тэгээд би бурханд итгээд байгаа юм биш. Бурхан амьд бөгөөд бодиттой гэдгийг би бурхантай хамт амьдарч үзээд өөрийн амьдралаас бурхан чинь амьд бодиттой гэдгийг мэдж байгаа учраас л итгэж байгаа юм. Тэрнээс биш одоо ингээд нэг ном уншаа за шүтээ гэж хагаад өөрийгөө одоо нэг гипнозд оруулж байгаа юм шиг итгэж байгаа юм биш ээ. Тийм учраас саяны энэ үг бол маш үнэн үг шүү. Бурханд шууд дуулуурлах нь Библийг насан туршдаа судлахаас илүүтэйгээр танд бурхныг нээж ойлгуулна. Тэр бүхэл бурхны зарим тушаалуудыг эхлээд дагаж мөрдөж байж л сая учир шалтгааныг нь ухаарч ойлгодог. Дуулуурлах нь таны ойлголтыг нээж өгнө. Тийм ээ? Намайг бурхан одоо ингээд 99 онд Америкт авчирчихсан. За тэгээд би нэг дуулуурласан юм биш. Ер нь өөрийнхөө шуналтай дэл ирсэн шүү дээ. Тийм ээ? Бурхан одоо виз гаргаад өгсөн. Тэгээд Америк ямар гоё юм бэ гэд тэгээд далжганжаал хүрээд ирсэн байхгүй юу? Нэг дуулуурлж ирээгүй. Тэгвэл ер нь бол бурхан намайг хүчээр одоо ийшээ яг харахгүй авчрах замыг нээж авчирсан. За тэгээд энд одоо ингээд сууршаад энд ингээд нэг өчиг баримттай болоод ингээд нэг өөрийн гэсэн амьдралтай болох зам амархан байгаагүй. Айгүй мундаг амжилттай явсан үе байна. Бүр амжилтгүй бүтлгүүч явсан үе байна. Хүний амьдралын үүднээс бол би янз бүрийн замыг туулсан. Гэхдээ энэ бүх хугацаанд энд хүний газар амьдраад нэг өөрийн гэсэн энэ төрний миний хэлсэн шиг ингээд нүдэ нэг гүлэх шиг тэмтчээд гаслаад гангинаад ингээд одоо амьдрсан амьдрал дундаас би юуг олж авсан байг бол бурхан амьд, бурхан бодтой, бурхан надтай хамт байдаг гэдгийг л яг бодтойгоор олж мэдсэн. Одоо хүн надад энэ нэг ингээд тайлбарлаад ойлгуулад одоо ингээд Библиэс хар мянган ишлэл аваад тайлбарлах ямар шаардлага байхгүй. Яг бол энэ амьдрал надад бурханыг амьд бодтой гэдгийг ойлгуулсан юм аа. Тэгэхээр яаж юм? Дуулуурлах нь тань ойлголтыг нээж өгнө. Бурханы өгсөн замаар харин нөгөө нэг одоо би та нарыг юу гэж урамшуулмаар байна бол над чиг тэ бурханы яв гэсэн замаар өөрөө мэдлгүй ингээд сохор гөлөг шиг яваад гаслаад гангинаад бүтэлтэй бүтлгүй дунд нь бурханд бахан гомдол мэдүүлээд шалчганаад ингэж явах зам байна. Яг итгэмжтэйгэр тийм ээ тий. Бурхан энэгээр яв гэж байгаа бол энэ нь надад сайн. Тэгээд итгэлтэйгэр инээмсэглэж хүчтэй зоригтой ингэж амьдрах бас нэг өөр зам байна. Тийм ээ. Тэгэхээр би та нарыг бурханд итгэлтэй байна гэдэг бол яг ингэж амьдрахыг хэлж байгаа маа. Энэ нь бурханыг инээмсэглүүлдэг юм шүү гэж хэлэх гэсэн. Бид олонтоо бурханд хагас дуулуурлахыг оролддог. Бид дуулуурлаж дагмаар байгаад тушаал завруудаа өөрсдөө сонгохыг хүсдэг. Бид дуртай дуулуурмаар байгаа тушаалуудынхаа жагсаалтыг гарган дагааж харин зарим тушаалуудыг хэцүү биелүүлэх боломжгүй хэтэрхий их зардал гарна бусдад таалагдахгүй хэмээн үл тоомсорлон орхидог. Би сүмд явнаа. Гэхдээ 10% өргөхгүй. Би Библи уншнаа. Гэхдээ намайг гомдоосон түүнийг уучлж чадахгүй гэх мэт. Гэтэл зарим зүйл дуулууртай байж, заримынд нь дуулуурлахгүй байх нь огт дуулуурлахгүй байгаатай л адил шүү дээ. Бид бүх зүрх сэтгэлээрээ дуулууртай байна гэдэг бол баяр баясгалтайгаар ирч хүч дүүрэн үлдэхийг хэлнэ. Энэ тухай Библиэд Дуулал 100-гийн 2-т эзэнд баяртайгаар дуулуурл гэж хэлсэн. Мөн Дэвид Дуулал 119:33-т эзэн надад яг юу хийхийг хэлээч би түүнийг чинь л хийн.
Би амьд байх цагтаа танд бүх зүрх сэтгэлээрээ дуулуурлана гэжээ. Яаков Христ итгэгчтэй ярьж байхдаа инхүү хэлжээ. Яаков 2:24-т бид зөвхөн юунд итгэж байгаагаараа биш, юу хийж байгаагаараа эзнийг баярлуулдаг гэсэн. Авралаа та өөрийн хүчээр олж авдаггүй гэдгийг тэрээр өөрийн үгэндээ маш тодорхой хэлсэн байна. Аврал нь таны хүчин чармаалтаар бус түүний инрэл нэгүүлслээр ирдэг. Харин Бурхны хүүхдийн хувьд та дуулууртай байдлаараа өөрийн Тэнгэрлэг эцгийг баярлуулж чаднаа. Дуулуурлаж буй үйлдэл болгон тань Бурхныг бишрэн хөндлөж бөөгтаа илэрхийлдэг. Дуулууртай байдал яагаад Бурхныг баярлуулдаг юм бол? Яагаад гэвэл энэ нь та түүнийг чин сэтгэлээсээ хайрладгийн баталгаа юм а. Иохан 14:15 Хэрв та нар намайг хайрладаг бол миний тушаалуудыг сахина гэжээ. За энэ Яаков 2:24-ийн ишлэл болвол бүр одоо Christianity бүтэн урсгал бий болгосон одоо ишлэл байгаа юм. Нэг биш нэлээд хэдэн урсгал бий болгосон. За энэ дээр юу гэсэн бэ гэхлээр бид зөвхөн юунд итгэж байгаагаараа биш, юу хийж байгаагаараа эзнийг баярлуулдаг гэсэн. Тэгэхээр аюу олон одоо ялангуяа католик сүм эднэр бол чи зөвөр бурханд итгэдэг гэж хэлэх чинь хангалттай биш ээ. Чи бурханд итгэдэг юм болвол одоо тэгээ бурханы өмнө зөндөө юм хий, үйлд аюу их одоо бурханд үйлчилж ээж л чи одоо аврагдана. Тэрнээс зүгээр л амаараа итгэж гин гэдэг чинь хангалттай биш ээ гэд. Ингээд үйлсээр дамжуулж одоо аврагддаг гэсэн чиглэлийн урсгалууд энээс бол зөндөө бий болсон. Тэгвэл бид нар одоо үнийг юу гэж ойлгох вэ гэвэл уучлаарай авралт болвол миний оролцоо бараг байхгүй. Бараг биш ерөөсөө байхгүй. Тийм ээ? Бурханд аврагдахад бурхан намайг аврахад миний оролцоо байхгүй. Тийм ээ? Бурхан надад хүрсэн учраас би бурханд итгэсэн. Бурхан намайг өөртөө татаж авсан учраас би бурханы харьяат болсон. Тийм ээ? Тэгээд бурхан надад хэлэхдээ одоо Есүс хэлсэн юм ээ. Миний эцгийн надад өгсөн хүмүүсээс нэгийг ч би буцааж алдахгүй гэсэн. Тийм ээ? Тэгэхээр аврал бол тэр чигээрээ ерөөсөө 100% бурханых юм аа. За тэгэд энэ Яаков 2:24 юу хэлж ийн гэхлээр за бид нар одоо ингээд бурханд итгээд аврагдсан хүмүүс байна. Тэгээ бид нар одоо амаараа ингэж шүү дээ. Бурхан минь ээ эзэн танд хайртай. Тэгээд бурхан таныгаа бишрэн дээдлэе. Эднэр гээл одоо ингээл дуулаад залбираад амаараа хэлээл байдаг. Чиний амаараа хэлж байгаа үг биш. Чи үнэхээр бурханд хайртай юм бол тэр бурханд хайртай байгаа хайр чи үйлдэлэр чинь харагдана л гэж хэлээд байгаа. Тийм ээ? Та одоо ингээд ямар нэг хүнд дурлцсан байна гэж бодъё. Тийм ээ? Та ямар нэг хүнд одоо дурлцсан байна. За тэр чинь одоо ингээд таны үйлдэлэр харагддаг. Үгнээс илүүгээр тэр хүн рүү харж байгаа харж, та тэр хүнтэй хамт байхыг хүснэ, тэр хүний үгийг сонсохыг хүснэ, тэр хүнтэй хамт ярилцахыг хүснэ. Дандаа л хамт байхыг хичээнэ. Тийм ээ? Таны хайртай гэдэг үг биш. Таны тэр хайртай байгаа сэтгэл таныг тодорхой зүйлсүүдийг өөрийн эрэхгүй үйлдэхэд хүргэдэг. Энийг л хэлж байгаа юм. Та үнэхээр бурханд итгэдэг юм бол, та үнэхээр бурханд хайртай юм бол, тийм ээ? Тэр чинь таны бурханы үг, бурхантай хамт байхыг хүсэж байгаа хүслээр харагдана. Бурханы үгийг сонсоод баярлж байгаагаас ч харагдана. Бурханы үгийг биелүүлэх хүслээс ч харагдана. Тийм ээ? Үүнийг л хэлж байгаа юм аа. Тийм учраас Иохан 14:15 хэрв та нар намайг хайрладаг бол миний тушаалуудыг сахина гэсэн. Таны хүүхэд үнэхээр танд хайртай юм аа. Үнэхээр миний хүүхэд намайг хүндэлдэг юм аа, сонсдог юм аа гэдгийг юу харуулдаг вэ? Таны хүүхдийн танд дуулууртай байгаа чинь л таны үгэнд итгэж байгаа тань л харуулдаг. Тийм ээ? За 4-дүгээрт бид нар одоо ингээд Есүсийг, Бурхныг биднийг харж баярлуулж инээмсэглүүлэх 5 замыг үзэж байгаа тийм ээ. Одоо 4-т нь бид түүнийг магтаж байнга талархах үед Бурхан баярлан инээмсэглэдэг. Хэн нэгнээс чин сэтгэлийн магтаал талархлыг сонсохоос илүү таатай зүйл ховор.
Энэ нь бурханд ч бас тааламжтай байдаг ба бид түүнийг биширч хайр талархлаа илэрхийлэхэд тэрээр баярлан инээмсэглэдэг. Новагийн зүрх сэтгэл үргэлж магтаал талархлаар дүүрэн амьдарч байсан тул түүний амьдрал бурхныг баярлуулдаг байсан. Их үерээс амьд үлдснийхаа дараа Нова хамгийн түрүүнд бурхан талархснаа илэрхийлэн түүнд тахил өргөжээ. Библиэд Эхлэл 8:20 их тэгээд Нова эзэнд зориулан тахилын ширээ босгож түүн дээр шатаал тахилыг өргөв хэмээн бичсэн байдаг. Харин Есүс бидний гэм нүглийн төлөө өөрийгөө тахил болгон өргөсөн учраас бид Новатай адил амьтнаар тахил өргөхөө болсон билээ. Оронд нь бид бурханд магтаалын тахил Еврей 13:15 болон талархлын тахилыг дуулал 116-17-д өргөх ёстой болсон юм а. Бид бурхны мөн чанарыг магтаж хийсэн зүйлийнхэн төлөө бурханд талархдаг. Дэвид хэлэхдээ дуулал 69:30-31 би бурхны нэрийг дуугаар магтаж түүнийг талархлаар өргөмжилнө. Энэ нь эзэнд тааламжтай гэжээ. Бид бурхныг магтан дуулж талархлыг өргөхөд гайхамшигтай зүйл болдог. Бид бурхныг баярлуулахад бидний өөрсдийн зүрх сэтгэлч мөн баяр хөөрөөр дүүрдэг. Тийм ээ? Бурхныг юу баярлуулан инээмсэглэдэг вэ гэвэл бид бурхныг магтаж талархах үед бурхан баярлан инээмсэглэдэг. Таны хүүхэд таныг магтаж танд талархах үед та баярлан инээмсэглэдэг. Яг л түүнтэй ижилхэн. Ерөөсөө энд тийм одоо нэг нууцлаг, сүнслэг одоо энэ теологийн тийм нарийн юм ерөөсөө байхгүй. Таны хүүхэд таныг магтаж байвал, таны хүүхэд танаар бахархаж байвал эн чинь эцэг хүний хувьд, их хүний хувьд таны хүүхдийн танд өгч чадах хамгийн том бэлгэн нь. Тийм ээ? Би ингээд хаяа ингээд нэг одоо ингээд манай хүүхэд найзуудаа ч юм уу ингээд намайг ингээд нэг хаяа магтаад хэлж байгааг ингээд би хальт сонсоход надад үнэхээр одоо ингээд хизээч мартахгүй тийм гоё баяр хөөр төрдөг. Тэ ингээд миний хүүхэд намайг ингээд ааваараа ингэж бахархдсан байна. Бас ааваараа ингэж нэг гайхуулах хүсэл төрдгийм байна гэдг нь надад хэмжээлшгүй тийм одоо баяр хөөргийг өгдөг. Тийм ээ. Тэгээд нэг удаа одоо ингээд нэг надад хэлэхдээ дэж хэлсэн байхгүй одоо ингээд зүгээр л ярьж байгаа тийм ээ. Аав одоо ингээд нэг манай найзууд ингээд хоорондоо ярьж байгаа тэгсэн гинэ. Би одоо ингээд нэг би аав болохоро гэсэн гинэ тэр найз нь би аав болохоро яг ганцаах шиг л аав болно гэсэн гинэ. Одоо намайг хэлж байгаа байхгүй юу. Тэгээд манай хүүхэд тэрэнд нь ингээд бүр амар бахархаад тэгээ одоо нөгөө намайг тэгээ хэлсэн хүүхдийг харахлаар би нөгөө хүүхэд нь нүдэнд дулаахан харагдчихна гэж яваад. Би ч одоо баярлаад хөөрөөд одоо ингээд тий манай хүүхэд 17 одоо аав нь 60-тай тий тэгээд одоо ингээд 17-т хүүхэд намайг хараад одоо ингээд тий би аав болохоро одоо ингээд нөгөө би ер нь ганцаах шиг л аав болно доо гэж бодож юм гэдэг энэ болвол ерөөсөө миний хувьд болвол одоо баг миний мөрөөдөд ч олж чадахгүй магтаал байхгүй юу тийм ээ. Тэгэхээр би бол ингээ хараад амар таатай тийм ээ. Тэгэхээр бурхан яг ингэж баярлдаг гэсэн үг. Бид нар хэлж байгаа шүү дээ. Бурхан баярлдаг, бурхан гомддог, бурхан харамлдаг. Тийм ээ. Яг түүн шиг бид нар үнэхээр бурханд баярлахад, бид нар бурханыг магтахад бурхан баярлан инээмсэглэдэг. Тийм ээ. Бидний амьдралд олонтоо бурхан үнэхээр агуу гайхамшигыг үйлддэг. Харин бид нар тэр болгоны төлөө бид нар яг үнэндээ бурханд тэр болгонд талархаж чаддаг. Тийм учраас бид нар бүр үүнийг бид нар өөртөө хатуу санах хэрэгтэй. Тийм ээ. Ерөөсөө л та бид нар бурханд баярлахад, бурханыг багтахад, бурханаар бахархахад бурхан баярлан инээмсэглэдэг гэсэн үг. Намайг жаахан байхад ээж минь бидэнд хоол хийж өгөх маш их дуртай байсан. Би Кейтэй гэрэлсний дараач бидний эцэг
бидний эцэг эхэндээ зочлон очих үед ээж минь гарынхаа маш олон төрлийн сайхан зоог бэлдэн биднийг дайлдаг байсан. Ээжийн маань амьдралын баяр баясгалууд нэг бол хүүхдүүд бид түүнийг хийсэн хоолыг амтархан идэхийг харах явдал байсан. Биднийг түүнийг хийсэн хоолыг амтархан таашаахад ээж минь улам илүүгээр баярлдаг байв. Бид ч түүнийг хийсэн хоолыг магтан баярлаж талархснаа илэрхийлэхэд ээж минь дуртай байдагсан. Өөрөөр хэлбэл бид хэн хэнийгээл баярлуулж байсан хэрэг. Хамтдаа хоолыг нь идэхдээ би хоолыг нь таашаан ээжигээ магтана. Би зөвхөн хоолыг нь амтлахаас гадна ээжигээ баярлуулахыг хүссэн. Ингэснээр бид бүгд л аз жаргалтай байдаг байсан. Үүнтэй адил Бурхныг бишрэн дээдлэхүүнч хоёр талыг харилцсан баярлуулдаг зүйл. Бурхны бидэнд хийж өгсөн зүйлийг харан баярлан таашаадаг. Бурхны бидэнд хийж өгсөн зүйлийг харан баярлан таашаадаг ба бидний түүнд өргөж буй магтаал талархланч Бурханд мөн баяр хөөргийг авчирч тэр нь бидний баяр багтлыг улам нэмэгдүүлж байдаг. Дуулал номонд энэ тухай Дуулал 68:3-т зөвхт хүмүүс эзний оршихуйд баярлана. Тэд аз жаргалтай болж баярлан дуу алдна гэж өгүүлжээ. Тийм ээ. Тэгэхээр Бурхан бидний амьдралд маш олон гайхамшгуудыг үйлддэг, тийм ээ. Бидний өдөр бүрийн амьдрал бол Бурханы ивэл, тийм ээ. Тэгэхээр үүнд бид нар баярлаж талархахад Бурхан бас баярлан талархдаг гэсэн үг, тийм ээ. Одоо энэ Кристиан ертөнцид байдаг том уламжлал байна, тийм ээ. Нэг тийм том соёл байна. Тэр нь юу гэхээр бид нар хоол идэхээс өмнө бид нар Бурханд талархал илэрхийлдэг. Эзэн минь энэ өдрийн энэ хоолыг өгсөн таньда таларх, тийм ээ. Хэрвээ бид нар үүнийг яг чин сэтгэлээсээ хийж байх юм бол Бурхан үүнд үнэхээр баярлан инээмсэглэн. Тийм ээ. Бид нар ер нь ингээ Бурханаар ивэлэхийг хүсдэг. Тэгээд одоо Бурханаар онцгоогоор ивэлгүүлчих янз бүрийн арга саам одоо зөндөө хэрэглэнэ. Янз бүрийн байдлаар хахуулдах гэж оролдоно, тийм ээ. Янз бүрийн одоо арга технологи олох гэж оролдоно. Одоо миний түрүү чи хэлдэг шиг, тийм ээ. Би одоо ингээ Бурхан зөндөө үйлчилсэн. Би бол одоо лав нилээд оочрын урдуур Бурханы одоо залбир хариулдаг оочрын нилээд урдуур тууж байгаа бахаа гэж бодох гэж хүсгчлэн гихчлэн яг үнэндээ биднийг Бурханд үнэхээр баярлан талархдаг байх. Таны хүүхэд таны хийж өгж байгаа зүйл болгонд баярлаж, талархаж, чин сэтгэлээсээ түүнийг таашаадаг байвал та улам илүү ихийг хийж өгөхийг л хүснэ. Тэгвэл үнэхээр Бурханаас улам илүү баяр одоо ивэл өрөөл авмаар байгаа бол өнөөдөр өгсөн зүйлсэд нь чин сэтгэлээсээ баярлаж сураарай. Өнөөдөр өгсөн зүйлсэд нь та талархаж сураарай. Өнөөдөр өгсөн зүйлсийн төлөө та чин сэтгэлээсээ Бурханыг магтан дуулдаг болоорой. Тийм ээ? Бид нар бие нэгэ худлаа үнэн магтаж чаднаа. Биеиндээ худлаа үнэн баярлаа гэж хэлж чаднаа. Тэрүүгээр бид нар бие нэгэ жоохон ч гэсэн хуурч чадчих бас магадгүй. Бурханыг хизээч худлаа үгээр хуурч чадахгүй. Бурхан бидний хэлж байгаа үгийг биш, бидний зүрх сэтгэлийг л хардаг. Тийм учраас одоо өнөөдөр өөрт байгаа амьдралыг өөрийгөө харах, Бурханыг харах хараагаа өөрчлөөрөө л гэж хэлж байгаа. Тийм учраас тэр Библиэлд бичигдсэн үг шүү дээ. Гимшицгээ гэж. Гимшин гэдэг бол аливаа зүйлийг өнөөдөр хүртэл харж, хандаж, хийж ирсэн тэр хараа хандлага өөрчлөхийг л хэлж байгаа. Тэгэхээр өнөөдөр биднээс гарах ёстой өөрчлөлт бол өнөөдөр байгаа бүхнээ харж, талархаж, өнөөдөр хүртэл авч амьдарч байгаа амьдрал дотроос Бурханы ивэл өрөөлийг олж харж тэр бүхний төлөө та Бурханыг алдаршуулж, Бурханд талархлыг өргөж, чин зүрхнээс тийм ээ Бурханд хайртай байх нь та биднэрт хийх ёстой өөрчлөлт юм аа. 5 дугаарт бид өөрт өгөгдсөн авьяас чадварыг ашиглахад Бурхан баярлан инээмсэглэдэг. Их үерийн дараа Бурхан Новад эдгээр энгийн заавруудыг өгсөн байдаг. Эхлэл 9:1-3-т та нар олон өр хүүхэдтэй өнөр өтгөн болж газар дэлхийг дүүргэхтэн. Аливаа амьд амьтан та нарын хоол хүнс болно. Би та нарт ургамал ногоог өгсөн шиг одоо би энэ бүхнийг та нарт өгч байна гэсэн. Энэхүү ишлэлээр Бурхан одоо өөрийн амьдралыг зохио. Миний хүнээр хийлгэхийг хүссэн зүйлсийг үйлд эхнэр авч нөхөрт гар.
Үр хүүхдтэй болж гэр бүлээ өсгөн үржүүл, үр тариа тайрж, ургац хураан, түүгээрээ хоолол. Би чамайг хүн байлгахаар л бүтээсэн гэж хэлж байна. Бурхан таныг зөвхөн Библи унших, сүмд явах, залбирах, бусдад итгэлээ хуваалцах зэрэг сүнслэг үйл үлдэхтэл баярладаг хэмээн та бодож байж болох юм аа. Тэгээд таны амьдралын бусд хэсгүүдийг Бурхан оошоодгүй хэмээн бодож байж болох. Үнэн дээр бол Бурхан таны ажиллаж, тоглож наадаж, амарч, эсвэл бүр хооллож буй зэрэг амьдралын тань хэсэг бүрийг харж таашааж байдаг. Өөрөөр хэлбэл таны нэг ч үйлдэл түүний хараанаас гадуур үлддэггүй гэсэн үг. Библи бидэнд хэлэхдээ Дуулал 37-гийн 23-т Бурханы хүмүүсийн алхмуудыг эзэн чиглүүлдэг. Тэр тэдний амьдралын хэсэг нэг бүрийг нь таашаадаг гэжээ. Гим нүглээс бусад хүний үйлддэг бүхий л зүйлсийг магтаалын зүрх сэтгэлээр үлдэх хаваас Бурханыг баярлуулсан үйлс болох боломжтой. Аяр тавг угаах, машин техник засварлах, бүтээгдэхүүн борлуулах, компьютерийн програм зохиох, үр тариа тарих болон гэр бүлээ өсгөх гэх мэт бүхэл үйлсийг Бурханы алдрын төлөө хийх боломжтой. Бидний эцгийн хувьд хүүхдүүд нь өөрийнх нь тэдэнд өгсөн авяас чадварыг ашиглахад тэрээр илүү баярлаж бахархдаг. Бурхан өөрөө харж бахархахын тулд бидэнд өөр авяас чадварыг бэлгэлсэн бөгөөд заримыг нь тамирчин, заримыг нь сэтгэгчээр бүтээсэн ажээ. Та механикт, математикт, дуу хөгжимд гих зэрэг мянган зүйлд авяастай байж болох ба эдгээр нь бүгд Бурханыг баярлуулан инээмсэглүүлэхийн тулд билээ. Библиэд Дуулал 33-15 тэрээр хүн нэг бүрийг хэлбэршүүлсэн ба тэд бидний үйлс бүрийг харж байдаг гэжээ. Та өөрт өгөгдсөн авяас чадварыг нуун дарагдуулж эсвэл түүний бүтээснээс өөр хүн байхыг эрмэлзэх хаваас тэр нь түүнийг баярлуулахгүй түүнд алдрыг шавчрахгүй гэж. За өөрөөр хэлбэл одоо бид нар өмнөх хичээл дээр үзсэн юм аа. Юу одоо энэ ертөнцийн дээрх бүтээгдсэн бүх зүйлс Бурханд алдрыг авчрахын төлөө бүтээгдсэн юм аа гэсэн. За тэгвэл энэ ертөнцийн дээрх Бурханы бүтээлүүд яаж Бурханд алдрыг авчирдаг вэ гэвэл тухайн зүйлийг яг ямар байгаасаа гэж Бурхан бүтээсэн яг түүнийхэн дагуу байхад л Бурханд алдрыг авчирдаг гэсэн. Тийм ээ? Өөрөөр хэлбэл шоргоолжийг Бурхан шоргоолж байхаар бүтээсэн. Тэгэхээр шоргоолж одоо яг л тэр шоргоолжныг хийдэг зүйлс шоргоолжны амьдралаар амьдарч байгаа нь Бурханы бүтээлийн тэр гайхамшигыг тод харуулдаг гэсэн. Шувуу байхаар л бүтээсэн. Түүнчлэн хүнийг бас хүн байхаар л бүтээсэн. Бид нар одоо ингээд ер нь бол миний ч гэсэн хувьд одоо итгэлийн амьдралын хувьд нэг хандаж ирсэн хандлага байсан. Бүтэн сайнны цуглаан. За миний одоо залбирал эсвэл Библи унших одоо ингээд нөгөө нэг одоо ийм цагууд болвол энэ бол миний Бурхантай хамт өнгөрөөж байгаа цаг юм аа. Бусад цагууд нь Бурханд нэг хамаатай биш юм шиг ийм мэдрэмжтэйгээр амьдарч ирсэн. Тэгээд л ерөөсөө заа одоо ер нь би өөрийнхөө хувийн амьдралаа байхаа амьдарчлаа. Одоо Бурхантай жоохон цаг гаргахгүй болохгүй гэж Библи бариад суудаг юм уу, тийм ээ? Одоо ингээд залбирдаг ч юм уу? Ийм байдлаар өөрөөр хэлбэл одоо би ингээд өөрийнхөө хүний амьдралын хэсэг амьдарч байгаа л Бурхан дээр гүйж ирээл Бурхантай жоохон байгаад байгаа юм шиг ийм төсөөлөлтөөр амьдарч ирсэн. Тэгвэл одоо тэр төсөөлөл маань шал буруу юм аа гэж хэлж. Тийм ээ? Өөрөөр хэлбэл Бурхан тантай 24 цаг хамт байдаг. Бурхан таныг зөвхөн өөртөө яриад л өөртөө залбираад л өөрийнх нь үгийг уншихлаар л Бурхан баярлаад л гомон сайн хөгчүү гэдгийг бишээ. Бурхан таныг өөрийнхөө амьдралаар амьдарч байхад ч гэсэн түүний чинь хараад Бурхан бас баярлан инээмсэглэдэг гэсэн. Яг л адилхан биз дээ. Та 3-4 настай хүүхдийнхаа өөртөө ирээд ярихлаар нүггүй миний хүүхд гомон сайн хөгчөө гэчээд таньгүйгээр цэцэрлэг сургуульд яваад гадаа тоглохлоор нь энэ айгу сонин хүүхдээ гэж харахгүй үсттэй. Тэ? Та тэр хүүхдээ гадаа хүүхдүүдэд тоглож байхад нь хараад та баярлдаг. Хүүхдээ тэнд одоо айлын хүүхдээ ноцолтоо тоглож байсан ч гэсэн та түүнийг нь хараад инээмсэг. Тийм ээ? Тэр хүүхд чинь яг л тэр хүүхэд байгаа тэр одоо галтгоонд чинь бөөн одоо холион бантан тарьсан чиг гэр орны чинь одоо янз бүрээр юм нураагаад хайцсан ч гэсэн энэ болгоны чинь та хүүхдийн үйлдэл учраас та бас инээмсэглэдэг. Тийм ээ? Манай хүүхдийг ингээд өсөж явах үед бол ер нь
тэр гэр орон бол ер нь бол их замбраагүй. Тийм ээ, одоо ингээ тэр сүүлдээ нөгөөтг чинь одоо ингээд үзэг бариулчвал тэр хан манан дээр баах юм зураа хийчтэй. Бид нар ерөөсөө тоохгүй. Тэр энэ манай хүүхд зурцсан байжиг. Тийм ээ? Тэрүүгээрээ л байж идэг. Яг л энэ бол энэ хүүхдийн өсөх цаг, энэ хүүхдийг энэ гэр орныг одоо гоё байлгах, сайхан байлгах цаг нь биш угаасаа. Энэ хүүхэд энэ гэрийг одоо нураан уу, ханан дээр зурна уу, тэр обоо урна уу. Энэ хүүхэд бол энэ гэр бүлийн хэсэг учраас энэ гэрч гэсэн энэ хүүхдийнх учраас энэ бүгдийг тэр хүүхэд хийх эрхтэй. Энэ цаг нь тийм ээ? Би одоо энэ надтай ярьж яхад айгүй хөөрхөн хүүхэд энэ хана ураа хийчихлаар энэ яасан байлаар ааштай хүүхэд вэ гэж би хүүхдээ харахгүй шүү дээ. Тэгвэл яг түүнтэй ижилхэн. Бурхан биднийг сүмд явхлаар, Библи уншихлаар л инээмсэглээл гараал өөрийнхөө амьдралаар амьдраад эхлэхлээр нь дургуун хүрээд байдгийн биш ээ. Бурхан бидний бүх үйлдэлийг хараад инээмсэглэдэг, баярлдаг. Бүгдийг нь хийж байгааг нь хараад одоо таашаадаг гэсэн. Тийм ээ? Та хүүхдээ одоо та 3-4 настай хүүхдээ жордон дээр суугаад одоо би засч ийсэн ч гэсэн хамт байгаад таашаадаг л үстэй. Нөгөөдг чинь одоо тэнд жордонд орчлоо шүү. Заа бошгоо холдсон ёстой нэрэ энэ муухай өнөртөө хүүхэд айгүй муухай байд юм аа гэж ханддаггүй үстэй. Тэгэж ханддаг эцэг гэж байхгүй шүү. Тэгвэл яг түүнтэй ижилхэн Бурхан биднийг яг тэр хүний амьдралаар амьдрахаар л бүтээсэн. Тэр хүний амьдралаар амьдарч байгаа бүх зүйлийг тань хараад бас Бурхан таашаадаг гэсэн үг. Тэ? Сая хэлж штэ. Гим нүглээс бусад хүний үлддэг бүхий л үйлсийг магтаалын зүрх сэтгэлээр үлдэх аваас Бурханыг баярлуулсан үйлс болох боломжтой. Магтаалын зүрх сэтгэлээр гэж юу хэлж байгаа? Та хоол хийж болно, одоо гадуур гараад ажиллаа хийж болно, машин бариад явж болно, та юу ч хийж болно. Та тэр болгондоо Бурхан надтай хамт байгаа гэдгийг мэдэж, Бурхантай харилцаж, Бурхантай хамт тэр цагийг л өнгөрөөх аваас энэ бүх зүйлсд чинь Бурханд бүрэн таашаалыг авчирдаг гэсэн үг. Ганцхан үйлдэл Бурханд таашаадаггүй гэж байна. Тийм ээ? Гим нүглийг. Тийм ээ? Гим нүглийг бид нар юу лээ? Одоо ингээ Бурханаас хол байгаад, Бурханыг харахгүй, Бурханыг шилэн юм шиг амьдраад, тэгээ Бурханы битгий хийгэрэй гэсэн зүйлсийг үйлдэх нь Бурханыг баярлуулдаг. Энэ нь Бурханыг уурлуулаад таныг шийтгэдэг гэсэн үг бас биш. Тийм ээ? Та ч гэсэн өөрийн хүүхдийг миний хүү одоо энийг битгий хийгэрэй гэдэг хийчихсэн байхад хараад одоо ингээд те миний хүүхд одоо энийг бичсэн үү за одоо яах вэ гэж явдаг үстэй. Тийм учраас Бурхан биднийг дандаа уучлдаг, өршөөдөг. Үнэхээр тэр Бурханы хайр ивэл бол үнэхээр гайхамшигтай юм аа. Тийм ээ? Тэгээ Бурхан биднэрт маш олон авьяас бэлэг чадваруудыг хов хүний мөн төрхийг өгсөн. Яг түүгээрээ байхад Бурхан баярлдаг гэсэн үг. Яриа хүн байвал их ярьж ивэл Бурхан бас түүнийг таашаадаг гэсэн үг. Би өнөөдөр одоо манай хүүхд волейбол тоглож байгаа. Тэгээ ерөөсөө одоо тэр волейболынх нь одоо клуб хичнээн их мөнгө төлж байгаа юм тий. Одоо ингээд жилийн $40,000 төлнө. За тэгээд нөгөө хүүхд чинь байж байгаа л 7 хоногийн 3 ороо одоо бэлтгэлтэй. Тэгэл 3 ороо 2 цагаар бэлтгэлтэй би хүүхдээ аваад явна очоод 2 цагийн туршид хүлээгээд харж суун хүргэж өгнө буцаад авчна. Нэг орооны миний одоо 3 цаг гаруй 3-4 цагийг бол ер нь бол би тэнд өнгөрөөж байгаа. За тэгжээс нь одоо ингээд өөр хотууд сар болгон тэмцээн боллоо. Тийшээ явна, зочд буудал авна, хоол унд идэн, машин тэрэг гэл надаас зөндөө зардал гарч байгаа манай гэрээс. Мэдээж одоо ингээл би айгүйх тав тухай алдж гин, айгүйх цагаа зарцуулж гин, айгүйх мөнгө үрж гин. Гэхдээ юу тэнд одоо энэ бүгдийг би ямар ч одоо ингээд нөгөө гомдол мэдүүлэхгүйгээр явах шалтгаан болж гин гэхэлэр миний хүүгийн тэнд волейбол тоглоод тэр баг нь хожигдох нь ч хамаагүй одоо би бүр амар тийм нөгөө одоо хувийн хичээсэн байдалтай байна шүү дээ. Манай хүүхдэл бөмбөг аваад манай хүүхдэл оноол аваад би тэнд хөөрөөл явхаад байна ерөөс. Тэр л надад хангалттай. Тэр баг бол ер нь зөндөө хожигдож байгаа байхгүй. За тэр хожигдох хамаагүй манай хүүхд ер нь одоо ингээд замэнд суугаагүй шүү. Манай хүүхд айгүй сайн тоглосон хэд хэдэн удаа ингээд оноо авсан шүү. Тэр нь надад баяр хөөр авчирдаг.
Тэр баяр хөөрийн тэр таашаалын төлөө л би тэр өчнөө золиосыг гаргаж байгаа. Бэлтгэл дээр ч гэсэн ингээл нэг бөмбөг 1-2 оноод айгүй мундаг сайн цогцвол айгүй том юм үйл явдал болцсон юм шиг миний сэтгэл баяраар дүүрдэг. Тэгвэл бурхан бидний амьдралд яг ингэж ханддаг гэж хэлж байна. Та биднийг хэн байхыг хүссэн. Бидний ямар авяас чадвартай бүтээсэн. Яг тэрнийг хийхэд, хэрэглэхэд бурхан баярлаж инээмсэглэдэг гэж. Та зөвхөн түүний таныг онцгойлон бүтээснээр байх нь л түүнд баяр баясгалыг авчрах ажээ. Та өөрийгөө ямар нэг байдлаар үгүйсгэх бүртээ таныг онцгойлон бүтээсэн бурханы мэрэгэн ухаан хүч чаддыг ч юм үгүйсгэж байна гэсэн үг. Бурхан Исая 45:9 чамд бүтээгчтэйгээ маргалдах эрх үгүй. Чи ваарчны гараар бүтсэн шавар савл биш үү? Шавар нь ваарчандаа хандан чи намайг яагаад ийм хэлбэртэй болгов гэж асуудаггүй гэсэн байдаг. За үүнийг ялангуяа эмэгтэй хүмүүс тандж хэлье. Эмэгтэй хүмүүс өөрөө өөртөө ерөөсөө таалагддаг. Би өндөр байх нь яваа, би намхан, миний энэ нь ч муухай, тэр нь ч сайхан гэл одоо ингээд ерөөсөө тийм ээ. Тэгвэл одоо энэ дэр юу гэж байна? Бурхан таныг яг ийм өндөр намтай, яг ийм царай зүстэй, яг л ийм л байхаар бүтээсэн. Та өөрийгөө голж, өөрийгөө бусдаа харьцуулаад, тийм ээ. Оо ёстой би нэр тэрэн шиг гоё өндөр байхгүй яваа, тэрэн шиг гоё тэгшхэн хөлтэй байхгүй яваа, тэрэн шиг гоё биетэй байхгүй яваа, миний энэ ч муухай, тэр ч муухай гих болгондоо таныг яг ийм байдлаар бүтээсэн бурхныг та сэтгэлийн гонсойлгож байна гэсэн үг. Та өөрөөр хэлбэл бурханд хандаж намайг яагаад юм ухаа бүтээсэн бэ гэж хэлээд байна л гэсэн үг. Тийм ээ? Тэгэхээр та магадгүй одоо хамгийн мундаг яриа хөрөөтэй, хамгийн сайхан залуу, хамгийн мундаг хүч чадалтай, хамгийн гоё үзэсгэлэн төгс биш таны зарим эргэтэн чинь сонирн байж болно. Одоо жишээлбэл би бол том хамартай, манай найзууд дандаа миний хамраар тоглоом хийдэг. Тэгэхдээ бурхан намайг ингэж бүтээсэн. Тэ? Энэ нь хангалттай. Тэ? Танд таалагдахгүй байж болно. Гэхдээ бурхан намайг ингэ бүтээсэн бол би үнийг нь бурхан надад үнийг өгсөн, нэг шалтгаантай өгсөн. So үнийг нь би хүлээж авах хэрэгтэй. Тийм ээ? Тэгэхээр саяны ишлэгийг сонсороо. Чамд бүтээгчтэйгээ маргалдах эрх үгүй. Чи ваарчны гараар бүтсэн шавар савл биш үү? Шавар нь ваарчандаа хандан чи намайг яагаад намайг ийм хэлбэртэй болгов гэж асуудаггүй гэсэн байдаг. Chariots of Fire гэдэг кинонд Олимпиад гүйлтийн төрлөөр оролцсон Эрик Лиддэл хэлэхдээ бурхан намайг зоригтой бүтээсэн. Мөн надад хурдан гүйх чадвар өгсөн. Тэгээд би гүйхтэй бурханы таалж бүйг мэдэрдэг гэжээ. Мөн дараа нь тэрээр би гүйхээ болохоор шийдвэл энэ нь бурханыг дорд үзснээс өөрчгүй гэжээ. Буруугаар ашигласан авяас чадвар гэж байхаас бус сүнслэг бус авяас чадвар гэж байдаггүй. Тиймээс та өөрт өгөгдсөн авяас чадварыг бурханыг баярлуулахын төлөө ашиглаж эхлээрэй. Бурхан мөн биднийг өөрийнх нь бүтээсэн бүхнийг таашаахад баясдаг байна. Тэрээр бидэнд гоо үзэсгэлэнг таашаах нүд, дуу чимээг таашаах чих, үнэрлэн таашаах хамар, амтлан таашаах хил, хүрэлтийг мэдрэн таашаах арьсанд орох мэдрэмжийг өгсөн. Эдгээрээс таашаал авах үрдээ бурхан талархах нь түүнийг дээдлэн хүндлэхүүн нэг хэлбэр болж байдаг. Учир нь Библиэд 1-р Тимот номын 6-гийн 17-д бурхан биднийг баясаж таашаах бүх зүйлсээр элбэг хангадаг хэмээн бичсэн байдаг. Тэр бүхэл бурхан таныг унтаж байгааг хараад ч баярлан таашаадаг. Миний хүүхдүүд балчир байхад би тэдний унтаж байгааг харахтаа маш гүн гүнзгий сэтгэл ханамж авдаг байж билээ. Заримдаа тэд өдөржин ямар нэг хэрэг таарч асуудал үүсгэж дуулууралдаггүй байсан ч тэдний сэтгэл хангалуун амгалан тайван унтаж байгааг харахтаа би хүүхдүүддээ хичнээн их хайртайгаа мэдэрдэг. Хүүхдүүд минь надад баяр хөөр өгөхийн тулд юу ч хийх шаардлагагүй. Би хүүхдүүддээ маш их хайртай учраас зөвхөн тэд минь миний дэргэд амьсгалж байгаа л хангалттай байсан юм а. Бяцхан цээж нь амьсгалахдаа дээш доош хөдлөн байгааг нь харах төдийд л би инээмсэглэж заримдаа баярын нулимс цэйлгэндэгсэн. Яг үүний адилаар та түүний бүтээсэн бүтээл тул таныг унтаж байх үед бурхан таныг хайрын харцаар ширтдэг.
Тэр таныг хорвоод зөвхөн та ганцаараа байгаа мэт хайрладаг юм аа. Эцэг эхчүүд хүүхдүүдээ хайрлаж баясгахын тулд тэднийг төгс эсвэл төлөвшсөн нэгэн байхыг шаарддаггүй шүү дээ. Тэд хүүхдүүдээ өсөж том болох үе шат болгонд нь таашаан хайрладаг. Түүн шиг та төлөвшөж эхлэх үедээ л Бурханд таалагдж эхэлдэг юм бишээ. Тэрээр таныг сүнслэг өсөлтийн үе шат бүхэнд тань таашаан хайрладаг. Таны өсөх насанд таашаалд нь нийцэх аргагүй хэцүүхэн эцэг их багш байсан байж болох ч Бурхан харин тийм биш гэдгийг санаарай. Учир нь Бурхан таныг төгс байж чадахгүй гим нүгэлтэй нэгэн гэдгийг тань мэддэг шүү дээ. Дуулал 103:14. Тэр өөрөө бидний үнэн төрхийг мэддэг. Бид бол тоос шороо юм гэдгийг тэр санаж байдаг хэмээн Библиэд бичсэн байдаг. Харин Бурхан таны зүрх сэтгэлийн хандлагыг л хардаг. Түүнд баяр хөөр авчрах нь таны чин зүрхний хүсэл мөн үү? Энэ бол Паулын амьдралын гол зорилго байсан ба тэрээр 2-р Коринт номын 5:9-д бид энд гэртээ байсан ч тэнд байсан ч түүнд таалагдах нь бидний бүхнээс дээд ирмэлзлэл билээ гэсэн. Хүн мөнгө оршин гэдгээ санан амьдрч эхлэх үед түүний өмнөх зорилго нь би энэ амьдралаас хэрхэн илүү аз жаргал баяр баясгалыг олж авах вэ гэдэг байснаа. Миний энэ амьдрал Бурханд хэр их баяр баясгалыг амжирч байна вэ болж өөрчлөгддөг. Бурхан энэ 21-р зуунд ч Нова шиг өөрт нь баяр баясгал авчирч амьдрах хүмүүсийг хааж байгаа тухай Библиэд Дуулал 14:2-д эзэн Тэнгэрээс бүх хүндрэлтнийг харахтаа мэрэгэн ухаантай өөрт нь баяр баясгал өгөхийг хичээгч нэгэн байгаа эсхийг хайдаг гэсэн. Бурханыг баярлуулахыг та өөрийнхөө амьдралын гол зорилгоо болгох уу? Ийм зорилгод амьдралаа бүрэн зориулагч хүний төлөө Бурхан бүхнийг хийнэ гэж. Амен. За би өнөөдөр хичээл дууслаа. Хамгийн сүүлийн өгүүлбэрийг дахиад сонсороо. Бурханыг баярлуулахыг та өөрийн амьдралынхаа гол зорилгоо болгох уу? Ийм зорилгод амьдралаа бүрэн зориулагч хүний төлөө Бурхан бүхнийг хийнэ гэсэн. Би одоо энэ хичээлийн турш ярьсан шүү дээ. Бид нар бүгдээрээ ямар нэг байдлаар Бурханы арын хаалганы хүүхэд болчих гэж л хичээдэг. Одоо энэ дэлгэцэн дээр 32 хүн байна. Би энэ 32 хүнээс одоо Бурханы өмнө очсон очрын нэгдэл байх гэж би хичээдэг. Тэрнийг л одоо олж авах янз бүрийн арга замыг л хайгаад л тийм ээ одоо ерөөсөө ингэж залбируул болдог гинэ гэл энэ пастор мастер харихлаараа очиж залбируулаад л одоо яах гээд байгаа юм те. Нэг л Бурханы л одоо ингээд нэг арын хаалганы Бурханы одоо нэг ийм л хүүхдэн болчих гал ингээд гүгээд байдаг. Тэр болгон танд тэрийг авчрахгүй. Ерөөсөө юу авчирна гинэ? Бурхан миний өнөөдрийн амьдралыг хараад миний хөө овоодоо гэж инээмсэглэхгүйц амьдралаар амьдрахыг та өөрийн амьдралын гол зорилго болгож чадваас тийм ээ. Үүний төлөө амьдарч байгаа хүний төлөө Бурхан бүхнийг хийнэ гэсэн. Яг одоо бид нар хэлсэн шүү дээ. Таны хүүхэд танд талархдаг тийм ээ. Таны өгсөн бүхний төлөө танд баярлдаг байх юм бол та хүүхдэд илүү хийхийг хичээнэ. Өшөө би хүүхдэд яаж баярлуулах вэ гэнэ. Тийм ээ. Яг түүн шиг өнөөдөр танд өгсөн бүхний төлөө та Бурханд баярлдаг, талархдаг. Өнөөдөр өөртөө хамт байгаа 24 цаг хамт байгаа Бурхантай хамт байж амьдарч чадваас Бурхан таныг хараад баярлан инээмсэглэнэ. За ингээд өнөөдөр хичээл дууслаа.